Мод үржүүлгийн газрыг бол 2013 онд бий болгосон. Одоогийн байдлаар 0.5 га газарт мод үржүүлгийн газар бий болгож байсан бол өнөөдөр 4 га газарт мод үржүүлэг хийгээд явж байна. Тэгээд ард иргэд болгон мод тарих тийм одоо нэг сэтгэхүйг суулгаж өгч чадсан. Яагаад тэгэхээр айл булганы гашаанд одоо мод байгаа. Хөдөөний малчид маань бас өвлжийн хаварчандаар мод тарьж байгаа. Тэр болгон маань маш авахуштай ажил болсон гэж боддог. Энэний хажуугаар бас сар зүйлүүд маш их байдаг. Тийм ээ. Бас бусдынхаа тарьсан хөдөлмөрийг үгүй хийх. Мөн дээрэс нь энэ мод тарих үйл ажиллагааг явуулж байгаа иргэдээ бас үнэлэмж нь маш төрийн зүгээс маш муу байгаа гэдгийг бол энд онцолж хэлэх нь зөв байх гэж бодож байна. Тэгээд энийг бас ганцхан мод тарих ажил нь мөнгөн дөр биш. Хүмүүс нэг мод газарт суулгачаад тэрийг одоо нэг мод тарьсан гэж нэрлээд байдаг. Яг тэр чинь нэг мод тарина гэдэг маань хүүхэд өсгөхтэй адилхан ажил хийдэг. Тийм учраас тарьсан модон цааш нь хамгаалах одоо хайрлах тэгээд нэг цааш нь яах гэдэг тийм. Дайрчилж хамгаалах хамгийн гол асуудал гэдэг. Тийм учраас маш их хүч хөдөлмөр ордог. Тэ зуны улирал бол ерөөсөө тэр мод үржүүлгийг тарьсан модоо ургуулах. Тэр модоо ургуулсныхаа дараа түүнийгээ харж баясах сайхан шүү дээ тийм ээ.